Сайн байцгаана үзэгчдээ. Live телевизээс бэлтгэн хүргэдэг Live Talk ярьсан нэвтрүүлэг өнөөдрийн дугаар эхлэх бэлэн боллоо. За манай өнөөдрийн дугаарт төр нийгмийн зүтгэлтэн нэгэн цагт хууль зүйн сайд улсын хурлын гишүүн дараагаар хүртэл ажиллаж байсан логийн цоггоо оролцож байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Өрсөнд их баярлалаа. За. Логийн цог тэрвэр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. 1970 онд 10 жилийн 1-р дунд сургууль, 1977 онд Зөвлөлт холбоот улсын Эрхүүгийн улсын их сургуулийн хуулийн факультет, 1988 онд Зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академиг тус төгссөн. Хуульчийн мэргэжлийг Зөвлөлт холбоот улсад эзэмшиж их орондоо ирмэгцээ тэрвэр 1977-оос 1986 онд улсын прокурорын газарт хилцээний прокурор, хилцээний дарга, 1988-аас 1990 онд Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны дэргэдэх намын хянан шалгах хороонд байцаагч, 1990-ээс 1992 онд улсын баг хурлын хууль зүйн байнгын хорооны дарга, 1996-аас 99 онд Монгол Улсын их хурлын хамгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар 1999 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн сайдын албыг тус хашиж байлаа. Логийн цог Улсын хурлын 2012 оны сонгуульд Монгол Ардын хувьсгалт ном, Монголын үндэсний ардчилсан намын шударга сэвслээс Орхон аймагт нэр дэвшин сонгогдож 2012-оос 2016 онд Улсын хурлын дэд даргаар ажилласан туршлагатай улс төрч хуульч хүн юм аа. За тэгэхээр Улсын хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд гинтхэн та нэрээ дэвшүүлсэн байхыг хараад миний хувьд л их гайхлаа л да. Тэгэхээр 2016 онд тэр би андуураг бол улс төрөөс бараг энэгт явлаа гэдэг орхио явж байсан хүн гинтхэн 2021 онд 5 жилийн дараа буцаад ороод ирсэн ямар шалтгаантай бэ? Энэ талаараа яриа. Гэхдээ баяртайгээд явсан гэдэг олон түмэлтэй шарж байгаа хэрэгтэй. Үнэхээр тийм л дээ. Нэгэн бодлын би бол одоо тэр үеийн Монгол Ардын хувьсгалт намын дарга инх баяртай санал онол зөрөөд тэгээд бүр болжихгүй болохтой нэг одоо актившгүй өргөдлөө тэр намаас гараад дахид дэвшээгүй юм л төвхтэй. Гэхдээ та хоёр ч юм бол энэ бол одоо улс төрөөс явуулаач гэсэн үг биш гэж би аминдаа бодож ирсэн л да. Тэгвэл ороогүй нүн. Тэрнээс ч одоо төрийн ажил хийгээгүй нүн. Хэрвээ би андуураг бол 2011 онд инх баяр дугуй хувьсгалт намаа одоо дахин нэрийн шинээр авах байхаас эхлээл та байн хамт байсан. Тэгээд та хоёр төдийгөө зүдий бол та бас хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн даргаар нь хүртэл ажиллаж хагаад ингээд бас нэлээд удаан хугацаанд хамтарч байсан. Яагаад гэнэ муудалцах вэ? Та хоёрын муудалцах хамгийн гол шалтгаан юу байсан юм бэ? Нэгдүгээрт би ерөнхий нарийн бичгийн дарга байгаагүй. Тий, ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Нарийн бичгийн дарга байсан. Хоёрдугаарт үнэхээр одоо Монгол Ардын хувьсгалт намыг одоо сэргээн байгуулахад үнэхээр одоо би зүтгэсэн. Одоо нийгэм мэдж байгаа, хамт олон мэдж байгаа. Тий. Би үнэхээр инхээр даргаыг тэр үедээ одоо Монгол улсын тэр 3 том өндөрлөгийг авсан тийм хүн одоо өөрийнхөө уугуул намаас үндсэндээ хэмжиж болоод гарахт нь очиж дэмжижсэн хүн. Тийм ээ. Одоо би үнэхээр шоронгийн гадаа, эмнэлгийн гадаа, шүүхийн гадаа инхээр даргаыг өмгөөлж хамгаалж явсан хүний нэг гэдэг одоо хүн болгоо амтахгүй л гэж бодож байна л да. Хэрэг марччааг бол тий. Тэгээд их хурлд одоо эрдэнтээс дэвшээд их хурлын гишүүн болоод дэд дарга болсны дараа нэг удаа сүүлээс ирсэн байхгүй юу? Одоо уг нь тэр одоогийн байгаа намынхаа байрыг гадны хүнээс авахдаа тэр нэг $100 өгөх хэрэгтэй байсан гэдэг юм аа надаас нэгж байгаа. За, $100 үг гэж. Тэр $100 би энэ тухай бас хэдэн удаа ярьж ирсэн л да тухайн үед. Тэгэхээр одоо яг хүн мартсан байж магадгүй хоёрдугаар өөрөө асуулаа. Тэгэхээр би зориуд хэлье гэж бодож байна. Тэгээд тэрнийг би одоо үнэхээр цочирдсан. Сүүлээс өөрөө уцаар яриад одоо юм чи надад мөнгө одоо олж өг. Би хаанаас болох юм? Нэгдүгээр, хоёрдугаар чинь би хулгай хийх юм уу? Худлаалж одоо яаж болох юм бэ? Арга толгонд буухгүйгээс гадна би шууд уурлсан л да энд дэвс. Тэрнээс л улбаатай. Тэгээд чи яагаад надаас ийм мөнгө нэгж байгаа гэсэн чинь чи миний буйнд ийм болсон. Улсын их хурлын гишүүн дэд дарга болсон гэдэг зэрэг би тэгэл шатцсан хүндээ бол. Тэсээгүй. Тэгэл энэ одоо хэвлэлээр нэг бас одоо яригдсан олон дахин зөрөгтэй байсан. Ингээл одоо үйл ажиллагаанд төрсөн. Тэгээ би бол одоо юу гэж хөөхдөш хүний тийм одоо зүй бас юмд автаж явах те. Ямар ч боломжгүй. Тухайн үед бол инх баяр дарга таныг тэр хувьсгалт намын улсын хурлын дэд даргийнхаа албан тушаалаасаа өгчгөө болцохоо гэд нэг хэсгийг ингээ гуугаад асуугаад идэв гэсэн. Гэтэл та тэрэн дээр нөхгүй гүрийгээд идэв гэсэн. Энэ яагаад тийм болов?
Тэр суудал нь болохоор тийм сая долларын үнэтэй суудал юм эсвэл юу байсан? Уг наа чинь тайлбарлахгүй болохгүй юм байна л да. Би өгөхгүй гэд гүрийгээд исэн ерөөсөө байхгүй. Би ерөөсөө шууд олон дахин тэгээ мөнгө нэхэд гарна хэлсэн л дээ. Энэ яшиг минь энийг аав зүгээр энэ хоёр минь. Би нэг 4 ах уу юм. Шууд тэгж хэлсэн. Энийг аав гэхдээ хууль зүйнтэйгээ аваарай гэсэн. Тэрний үг сүг гэхдээ улсын их хурлын дэд дарга улсын их хурлын даргатай адилхан одоо яар шийтгэл хүлээгээгүй бол эрүүл мэндээр болохгүйсэн бол өөрийн хүсэлтээр одоо шийдвэр гаргаагүй бол тэр ямар ч боломжгүй хууль зүйн хамгаалалттай байхгүй. Тэрийг би хэлсэн юм. Яг нь надыг үнэхээр шахсан да тэр үед янз бүр хэлбэртэй байсан тэр. Тэр бол одоо над юм биш шүү дээ. Тэгэл яг бүрэн эрхээ ухсад дуусгаад тэгэл би өргөдлөө өгч аваад явсан. Та 2012 оны сонгуульд орхончуудаас дэмжлэг аваад гарч ирсэн одоо Хувьсгал намын цөөхөн гишүүдийн нэг одоо яг тойргоос ялт байгуулсан хүмүүс их. За гэтэл 16 онд тэр тойрогтой дахин нэр дэвшгүй одоо би боллоо гэж хэлээд гинтхэн болцсон ямар шалтгаантай байсан? Өөр шахалт арга байсан үгүй юу? Ерөөсөө тэр намаас гарч иж байгаа юм чинь тэр надад дэвшүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Яшигтай гэж утсан байхгүй. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Гэхдээ та Хувьсгал намаас нэр дэвшлэхгүй мэхэд өөрөө бие дагаад ч гэх юм өөр намаас ч юм нэр дэвших боломж танд байж л байсан. Тэр үед бие дагаад дэвшнэ хэцүү шүү дээ. Одоо ч юм хэцүү шүү дээ бие дагаад дэвшнэ гэдэг бол тийм ээ. Тэгээ яг энэ хүндээ гэж тэр үед миний эсрэг нам дотор их хүчтэй тийм ухуулга явсан л да. Намын дарга таадгүй, намын дарга эсрэг явсан ч гэдэг юм. Тэгээ мэдээж зэрэг товарчл надад адилхан тэгэл ирээл явна шүү дээ. Гэж бодсон бай. Нэг үг хэлэх юм бол. Та дөнгөж цаа хэлээ. Ер нь бие дааж нэр дэвших хэцүү одоо ч хэцүү гэж хэллээ. Гэтэл 21 онд за инх хоёрын хүүн Монгол Ардын намаас улсын хурлын 28 дугаар тойрог буюу сонгон хайрхан дүрд нэр дэвшингүүд яг тэрэн дээр нь тэр тойрог дээр нь таныг дахиад нэр дэвшиж ороод ирэнгүүд хүмүүс их гайхаж авч байна. Инх хоёртой урд нь тэр тар тур хийгээдсэн тэр тар тур нь одоо ч үргэлжлээд байгаа юм биш үү? Одоо ч ингээ хүүн ингээд бас нэлээд өндөр шанстай гарч ирж байхад нь яг саналыг хаваагч юм шиг ороод ирлээ гэж хардж байна л да. Би ч гэсэн яг тийж хардж юм нэг л. Тэгээд тэгж бодхол та бүхний л одоо өөрийн эрхийн асуудал шүү дээ. Яа шарна юу гэнэ. Надыг одоо сая Дэлхийн монголчууд нэртэй намаас нэрийг нь одоо гаргаж байгаа. Би нам бус сэвэрэ 16-оос хойш өөр ном дэлсээгүй. Тэгэхдээ тэр нь бол хамаагүй. Аливаа одоо их хурлын сонгуульд хүн дэвшүүлж байгаа нам бол өөр намын гишүүнээс одоо дэвшүүлж болохгүй 20-т болохоос ш нам бос хүний бол болно гэсэн. Ийм нэлт. Энийн зарчмын дагуу одоо бид нь ойлголцоод залуучдын нам, шинэ нам учраас би одоо олзуурхаж байна. Өөрийнхөө байсаар ер нь сонгуульч нь өөрөө өөрийнхөө үзлүүдийг одоо илэрхийлэх хамгийн одоо тохиромжтой, таатай, ийм сайхан боломж байдаг. Энэ бол үнэхээр том тэмцлийн нэг хэлбэр мөн гэж бодож байна. Тэгээ тэмцэнэгтээ заавал одоо сөрөг утгаар ойлгож болохгүй шүү дээ. Үзэл бодлороо тэмцэнэ. Өөрийнхөө байр суурьаар тэмцэнэ том тэмцтэй нэг шүү дээ. Тэгээд улсын хурл гэдэг бол Монгол улсын төрийн эрх дэд байгууллага Монгол улсыг одоо хааш нь яаж авч явах вэ? Энэ одоо 3 сая автомны амьдралыг яаж авах вэ гэдэг суур бодлого улсруулдаг газар шүү дээ. Тэр нь хууль хэлбэрээр гардаг. Тэгэхээр одоо энэнд одоо өөрийнхөө үзлүүдийг одоо хүргэхээс олон түмэнд өөрийгөө ойлгохоос илүү одоо тийм чухал юм гэж бас байхгүй гэж би одоо бодож байна л да. Нэг хоёрдугаарт би яагаад дэвшүүлсэн гэж хүн асуух гэж бодож байна. Одоо амьдрал болж байгаа Монголд. Би болж байгаа одоо хүмүүс төрн төршиг байгаад ард нь бид ухааны одоо хангалуун чинэлэг байсан би ингэж огцхон ч явахгүй. Тийм ч бас одоо аргаа барсандаа энэ болохгүй гэдэггүй нэтлээ өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Улсын хурлд одоо байгаагүй ш гэж бодож л одоо ингэж байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд Монголын ард иргэд ер нь одоо залуучуудыгаа дэмжье. Залуучуудыгаа улс төрд илүү гаргаж ирье гэж одоо их ярьдаг болсон. Гэтэл яг тэр 28 дугаар тойрог дээр одоо олон жил энэ Монголын төрд байжсан одоо тэр муу ухаас нь одоо өнөөгийн төвчөнд хүртэл нь одоо байжсэн одоо хоёр хөнгүүд Батулгууд хоёр л байна л та. Тэгээ одоо энэ хуучны хөгжчүүл одоо насаараалын төрд ажиллаа штэ бүхэл ажил нь хааштай штэ. Одоо ингэ яваад өчөөс гэж бодож байхад ягаад дахин ирээд байгаа юм бэ гэсэн эсэргүүцэх нөгөөдөл байгаад байгаа. Таны хувьд үүнтэй санал нийлэх үгүй юу? Гэхдээ надад одоо тэгээд байгаа хан өнөөдрийн хувьд алга байна. Нэг хоёрдугаар ер нь Монголын төрийн одоо эрхэм дэд бодлогыг боловсруулах тийм одоо асар ачааг одоо төрд ажилласан туршлага нь хэрэггүй. Мэдлэг нь хэрэггүй гэж бодох юм байх юм уу? Энэ ширүүл ухаан мөн үү? Би бол энэ тийм сөрхий үндэстэг ерөөсө бодохгүй.
Нас бол тоо гэж ярьдаг тэр шиг л. Харин ч одоо энэ одоо хулгай хийгээгүй, худлаа хийлээгүй, ажлын туршлагатай энэ бол төрд хэрэгтэй гэж бодож. Энэ дутж байгаа гэж би бодож байна. Энэ төрлийн бодлого гомштой явахгүй зөндөө байна. Монгол улсын тусгай тохиолдол, аюулгүй байдал гэдэг одоо ярих юм бол их тулгуур суур юм дээр их том бодлогын алдаа гарч ийн л дээ. Энийн эсрэг явах ёстой гэж бодож байна. Энэ явж байгаа залуучдын чинь мэдлэгээ дадлага туршлаганд дутах юм зөндөө байна шүү дээ. 1, 2 дугаар, 3 дугаарт ч болж байна. Одоо би боддөө. Одоо бид залуучдыг одоо тийм юм шиг гоочлохгүй байна шүү дээ. Одоо миний бодлоор бол 90 оноос өмнө бол одоогийн залуучдыг яриад байгаа 30 40 50 настай улсыг харах юм бол одоо айн сум нийслэлийн хэмжээнд л өөрийгөө харуулж яхахын цаг мөн гэж би бодож байгаа. Тийм шалгуурыг авч иж ухааны энэ ч одоо бид төрөө хөндлөх дээдлэх гэдэг юм одоо юм алдагдсан байж тээ үүндээ бол энэтэй бас холбоотой гэж бодож байна. Хоёрдугаар төрийн эрх мэдлийг мөнгө ч хараад шин. Хин энэ хүмүүс ч одоо энэ хөгжил залгуул ер нь дэвшиж байгаа бүхэн тэнд очиж бараг баяждаг ухааны бодож байгаа юм биш үү? Ер нь тэгээд байгаа л да. Энэ ч хүмүүст одоо ухааны ёссон хүн тэгж одоо их буруу сөрөг юм хүнд ойлгуулж шít. Тийшээ гарчлаа одоо юмд төрдөг, мөнгөнд төрдөг. Ийм болгоо хайчтай ш Монголын тэр. Монголын тэр мөнгөн дээр тогтож нуухан байхгүй. Энэ олон би бол одоо олон зүйл ярьж чадна. Одоо гэрчин байсан өөрөө энэ болохгүй гэх юм өсөх тавьжээс энийх л өөрөө бас хохирч явсан юм учраас би энэ хаанч хизээч ярих бэлэн байна. Тухайлбал яаж хохирсон таны хувьд? Одоо би ухаан хууль зүйн сайднуудыг одоо итгэж тэр үед арчсан холбоос тавьж ил байсан. 99 он. Би Монголын төрд анх удаа төрийн бодлогын төвшин энэ хэл ахуул гэдэг нь болохоо байлаа. Хорт хад шиг юм болж байна. Энэ одоо их ноцтой юмны эхлэл гэж ингэж анх удаа 1999 онд дуурч тухайн үеийн наран цэцлийн засгийн газрын үед төрийн бодлогын төвшөнд авилгалыг аваад тавина гэж ингэж ярьж байсан, тунхаглаж байсан үний нэг. Энээс өмнө хинч төрийн бодлогын төвшөнд Монголын хэл ахуй биш болоо ярьж байсан юм бол байхгүй. Тэгээ энэ одоо өөрийнхөө үзэл бодол тавьсан зорилгын том зорилго тавьж байгаа юм бол тийм ээ. Энийний дагуу ингээл бозруулаад дэлгээд хэлэхдээ одоо надад наран цэцлийн ерөнхий сайдтай огсруулаад ирсэн шүү дээ. Тухайлх юм бол казиногийн хэрэг гэж одоо хүн дуусан л. Тухайн үед $2 сая хаваад авчихсан байсан юм асуудал босоход л одоо хачин болж исэн да тэр үеийн түүх одоо хүмүүс одоо энэ ахмад үеийн сайн мэдж байгаа санжил байгаа болоо гэж бодож. Залуучууд мэдэхгүй. Би 99 оны тэр наран цацралгын засгийн газар огцорсон зүйлийг бол сүүд нь өдөртсөн сонингуудаас шүүрдэж уншижсэн. Гол нь тухайн үед бол казиногийн асуудал гэхээс илүүгээр нөгөө Оросын холбооны улс руу явуулсан захидалтай холбоотой асуудлаар тэр хүнийг ундагчлаа гэж би ойлгосон л тэр сонингуудыг уншиж байгаа. Тэр чинь зөвхөн шалтгаан эднээс хайж олсон шалтгаан байсан байхгүй. Цаана өөр зорилготой өөр юмтай. Ниногоо их юм л ухаан ардсан одоо намаас төвчгээд арчлыг болгох гэлээ. Ардсан холбоо өслийн гуталаа мэгтэл ухааны хэлмнүүд ойлгож ярьж исэн. Тэр үедээ бол. Би бол мэрэгжлийнхаа дагуу, хуулийн дагуу, бодлогын дагуу асуудлыг харин одоо бодох зорилготой тавьж исэн байна. Залууч байсан байна дөө. Тухайн үед одоо надад ухаан тэр юмыг болсонгүй гэж одоо ухаан огцруулж байгаа хэрэг шүү дээ. Тэр далинд нь одоо эвтэйхэн арга хэрэглэсэн л те. Эвтэйхэн гэдэг нь эдний лутгаар бол тэр үед хойлонд байсан юм. Танкмын гишүүдийн 50% дээш нь ерөнхий сайдтайгаа ажиллахгүйг л одоо огцруулах юм үндэслэл байсан. Тэгэхээр тэр үеийн одоо бид 9 сайттай ерөнхий сайдтайгаа харуулаа байсан хэрэг. Надаас бусд нь энэ ерөнхий сайдтай ажиллахгүй гэж гараа өсгөс ороод тэгээд тэрний хариуд буцаад намар нь томлогдохоор юм байдал үүсээд ингэсэн шүү дээ. Харин зөв нэг юм хэлэхэд энд байгаль орчин сайдсан мэд сайхан томилтоор явцсан эзгүй байсан. Энэ хүн үнэхээр тэр гараа өсгөд оролцоо. Бусд нь бүгд оролцсон надаас. Би өмгөлж хамгаалаад одоо ингэсэн хэрэг шүү дээ. За тэгвэл яг тэр асуудлынхаа одоо ингэж Монголын одоо тэр хэл ахуулгын хүнд байдалд орж та төрийн бодлогын төвшөнд авч үзэх ёстой гэж ярьснаас цааш хохир шилмэгцсэн хүн гэдэг чинь. Үгүй хэлмэгцсэн гэж хэлээгүй шүү. Хохирсон гэдэг. Тэгж машин дээрсэн. Энэ засгийн газар очирсны дараа таныг одоо шалгаж байдаг юм уу, буруутгах байдаг юм уу, улс төрөөс шахан гаргах тийм одоо операц ажиллагаанууд явагдсан гэсэн үг үү? Эсвэл харлуулан гутаа ажиллагаач байдаг юм. Огцрол тэгэл ерөөсөө би улс төр ерөөсөө 7 жил таг болсон. Тэр үед надыг одоо надад нэг миний дотны хүн хэлсэн юм л да. Одоо нүднөрөө дээр гарцсан над дээр нэг орж ирсэн. Одоо чамааг энэ хитэн согтуу усууд бараг нохохоо юм ярьж ийн гэж. Тэр шоронгийнх юм гэлээ гэж ингэсэн. Бүр үнэхээр миний оюутан цагийн найз сүхвэ гэж одоо
Эрхүүгийн одоо орслын сургуульд төгссөн ийм хүн ирж ингээдтэй зэрэг нь би тэр үед хамгаалт аваа ирсэн юм төгтөл. Яалаа гэж тэгсэн гэж таныг одоо хүн өгч байгаа юм. Гэхдээ одоо энэ одоо юу гэдэг юм казино баярыг босголоо гэдэг ч юм уу тийм юм байна шүү дээ. Загвараа. Тэр казиногийн цаана хөвөрх юм бол их сонин байх байсан байхгүй юу? Би тухайн үедээ улсын их хурлын гишүүн 3 хүн холбогдсон байсан асуудал сөхөд тавьсны төлөө л одоо ийм болж нэг өгүүлэх юм. Үнэн хэрэг дээр 7 хүн байсан ийм магадaltaй шалгах хэрэгтэй байсныг бол 3-ын одоо ерөнхий сайттайгаа одоо чадан ядан тавиал тэгэл одоо ийм байдалд орж байгаа байхгүй юу? Халзан Батболог байгаль инкватор гэдэг 3 хүн. Их хурлын гишүүн Саргийн Бачлон гэж одоо хууль зүйн сайд байсан. Нөгөө хүн одоо байгаль гэдэг нь энгийн хүн байсан тийм үү? Их хурлын гишүүний бүрэн эрхийг тэтгэзүүлэх тухай асуудал тавьж байгаа байхгүй юу? Шалгаад үнэхээр тэднээс бурууг бол буцаагаал тавих нь байсан. Буруутай гэж одоо мөрдөн байж байгуулах шийдэ. Шүүх ялгаад ингэсэн. Зөв асуудлыг босгод тавьсны хувьд улс төрийн ирзээр гаргасны тухайд байдал ад болж ил байсан байхгүй тэр. Би энэ тухайл ярьсан дээр би нэг одоо хэлмэж байгаа тухай огт яриаггүй шин чинь хэцүү шүү энэ доо. Юм гоёхотоор ингээл аваа явдаг. Тэрнийг нийгэм тухайн үеийн нийгэм мэдчихсэн учраас нэлээд том гал болж байсан учраас би ингэж ярьж байгаа юм дээ. За тэгээд энэ мөчөөс хойш та буцаад улс төрд орж ирсэн чинь 12 он болж таарч байна. 12 оны хүртэл ер нь улсын хурлаас үгүй 12 оны сонгуулиар л одоо яг 10 онд инхвэр дарга биднээс ухаан Монгол Ардын Умсгалт намыг сэргээн байгуулах асуудал ингэж явж байгаа л тэгэл 12 оны сонгуулиар хотол би тэрвчтэй гүшүүн битэр одоо дэвссэн усудаас хоёулахнаа л одоо тэгсэн Монгол Ардын Умсгалт намаас ярьж штэ. Тэгсэн. Тойргоосаа гарсан босд нь одоо тэр хувь тэнцвэс юмар орсон. Бидэнтэй хамтарсан нөгөө намаас одоо уянга бат цогтойр орсон юм төгтэй штэ. Тэгсэн. Тий. За ингээд тойргоо сонгодод ороод ирсэн. Орж ирсний дараах процесс их сонирхолтой өрнж эхэлсэн. 12 оног одоо 90 сая ирвэл. Тэр үед энэ хоёр одоог бодвол их хүчтэй байсан тийм ээ. Одоо ямар ч хэлсэн засгийн газарт хоёр одоо бүрэлдэхүүн оруулах хэрэгтэй болчихсон. Тэгээ тэр хэмжээгээр сонгогдсон гишүүдийг их шахдаг барьдаг гэдэг асуудлууд их яригдчихсэн. Тань руу одоо тэр сая доллароос бусдаар одоо тэг ингэж одоо ямар шахалт үзүүлдэг байсан. Өөр юм бол байхгүй. Байхгүй юу? Юм үнээр байх хэрэгтэй өөр юм бол байхгүй. Яг бодлогын хувьд тэг ингэсэн юм бол мэдээж иргэн дээр бол зарчмын асуудал. За тэгээд одоо босоод сонгууль руу хоёул буцаж орох зүйтэй байна. Та тэгээд сая ингээд би бол одоо буцсан нэр дэвсэн нь болохоор одоо энэ төрд байгаа болохгүй байгаа зүйлийг засахын төлөө туршлага мэдлэг зориулмаар байна гэж хэлж ирсэн. Гэтэл одоо энэ удаагийн нэг удаагийн сонгуул нэгэн сонгуул биш шүү дээ. Хинтээ аймагт бас тийм боломж байсан. Сонгон хайрхан дүүрс бас боломж байсан. Гэтэл 4 хүн нэр дэвшчихээ тэр жижигхэн мандаттай тойрог төр үзэхээс илүүгээр яагаад 10 нэр дэвшчихтэй тэр 28-аас хүн тойргийн сонгос орох болов? Би одоо хэдэн хүн дэвшиг яаж мэдэх вэ? Тэ хэдэн намтай сонгуулгын хэдэн хүн дэвшиг одоо жоод та харахгүй шүү дээ. Эцсийн утгаараа л одоо өнөөдрийн байдлаар юм болж байгаа юм байна. 10 хүн тийм ээ. Тий 10 хүн. Тий 13 хүн дэвсэн 3 хүнийх нь материал сонгуулийн ерөнхиөөр болоогүй гэсэн юм шиг байна. Ийм л юм болсон. Сонгуул бол их том зардалтай тоглоом гэж би нэг удаа боддог л та. Маш их хэмжээний мөнгө санхүү урсж идэг. Олон хүний цайлмжуулах хуулагчаас эхлээд зардал гардаг. Тэгтэл одоо бараг 200 хэдэн мянган сонгогчтой тийм том тойрог дээр үсгийн төлөө бас тодорхой хэмжээний бас зардал мөнгө гаргал байлгүй. Үүнийг таны хувьд тоолбол яаж одоо дааж давна гэж бодож нэр дэвшгээр болов? Манай одоо нэг бол хамгийн том бэрхшээл энэ болж байгаа. Яагаад гэвэл одоо сүүлийн одоо олон сонгуул ингээд мөнгөний сонгуул болсон учраас одоо нийгэмд нэг ийм ойлголттой. Мөнгөтэй хүн л дэвшдэг. Мөнгөтэй хүн л ярддаг гэсэн нэг ийм юм одоо золбоо яриа бол байна л да. Энэ бол утгагүй асуудал. Хамгийн буруу асуудал. Энд төр бозолж байгаа нэг асуудал. Арчлыг гутааж байгаа нэг асуудал энэ мөн үү? Яа харахгүй мөн. Монголын тэр мөнгөний бас нэг нотлого бол энэ байхгүй. Тэгээ би бол одоо үнэхээр одоо холгоо хийсэн, судлаа хийсэн биш. Одоо сонгогч нартай хэлээд одоо хандив ашиглал үзэн шүү дээ. Тэ? Тэгэхээр нөгөө талаас хоёрдугаар би хэлж шүү дээ. Одоо өөрийнх нь үзэл бодлыг таниулах арга бол янз бүр байж болно шүү дээ. Мөнгө тараана гэдэг тэгээ сонгуулийн хүчин бол хамгийн том үндэслэл. Төрийг узалж байгаа хамгийн том үндэслэл. Арчлалын тойл өөрөө юу сонгуул гэж эдний ярьдаг шүү дээ. Тэг өнөөдөр Монголын тэр тойлонд өөрсдөө харъя л да. Би зүгээр 1996 оны
2000 оноос хойш энэ Монголын төрийн үнэхээр тэр мөнгөний төлөө явж базарлаж эхэлсэн гэж боддог. Тэрнээс хойш одоо яг хууль зүйн утгаар үзэх юм бол тэрнээс хойш бүх сонгуул хүчингүй болох хэрэгтэй. Ягаад гэвэл мөнгөний сонгуул. Одоо энэ ард түмнийхээ хоосон өлөн зөм маягтай байлгаж ягаад сонгуул мөнгө тараад ингээ ийм одоо зуршилтай юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Энэ бол арчлалын хамгийн том одоо байж болохгүй зүйлийн нэг энэ. Тэгээ мөнгө тараасан хүн яах вэ? Гараад шархаа нөхөн. Тэгээ жидүүг эслээ одоо бид энд өчнөө ярьж байна ш. Тэгэхээр энэ бол зарчмын үед хамгийн том болохгүй зүйлийн нэгэ гэж ингэж хэлмээр байна. Энэний эсрэг тэмцэх ёстой. Энэ удаагийн сонгуульч гэсэн одоо хүмүүс мөнгө тараагаад хар машин ажиллаад гарчихмаар лимэрээд байгаа. Тэхийг харъя л да. Бид чинь заазын юм бол биш шүү. Тэмцэл бэлэн байна. Зохион байгуулалт бэлэн байна. Тэрэндээ хүрэх юм бол хэдийгээр 7 сарын 1 гэж аимшигтай юм бол Монголын одоо олон залуус янз бүр болсон ч гэлээ гэсэн цагдаагийн байгууллагын хүчтэй хүн одоо эрүүл мэндийн хогсон гинцсэн ч гэлээ гэсэн энэ аимшигтай мэдэн давтах эсвэл гэж. Тэгтээ ардгүй ингээд одоо болж өгдөг юм үгээ хэлэх цаг ирэх л байх гэж би бас бодож байгаа шүү дээ. Энд дүгэлт ихгүй олон жил явлаа шүү дээ. Одоо тэгээд дэвшиж байгаа хүмүүс бүхэн л нэг юм ярих болов гэж бодож би нийтлэг. Тэр юухээс дарангуул тогтлоо тэрний эсрэг л ярина гэж бодож байна. Тэр дарангуулыг хийж байгаа хөрсч нэг нь мөнгөний сонгуульч өөрөө шүү дээ. Энэс шалтгаалж мөнгөгүй мар дэвшээд яах юм гэх юм ярьж шүү дээ. Энд чинь хүний эрх мэрх одоо хаагуураа явж байгаа. Хүний эрхлээр тэмцдүүлсэн чи юу ярих хэвтэй юм гэж хүн бодмоор. Тэгэхээр тантай нэр дэвшиж энэ ерөөсөө одоо би хэлье. Үнэхээр бид одоо адсан Монгол ус болох гэж арчлалын төлөө тэмцэх гэж үндсэндээ 30 жилийн өнгөрөөл. Энэ түүхэнд бол их том хугацаа. 30 жил танигдахгүй орон гурав өөртөж хөгжсөн оронч байж гин юу ч хүс өөрчлөсөн орон түүхэнд байж шít. Дараагийн 30 жил Монголд яаж явах вэ гэдэг хязгаар дээр бидэн зогсож шít. Ингээд энэ чигээрээ явах уу? Тэгэхээр тэр бидний ярьж байгаа нь уг суурь сонгуул гэдэг юмд байна гэж бодож байна. Засгийн эрхийг хууль ёсоор авч байгаа одоо улаан цай хүн дассан юм шиг юм байж болох уу? Одоо ч нэг үе бол хууль чангарсан учраас илт цагаан мөнгө тараагаад яваад нэг үе бол гайг буцна гэж миний хууль бол тэгээ цаасан дээр сахихгүй цаасан дээр бичсэн хоосон юм болж өгдөг л байхгүй. Энэ хорвогийн амьдрал тэрийг нотолж л байгаа шүү дээ. Аимшигтай одоо ухаан Америкийн сүүлийн сонгуулийг одоо харъя л тэгээд ямар сонгуул болов? Тэнд арчлалын тухай ярих боломж байна уу? Тэднийг уурах боломж байна уу? Таасаа энэ бол мөнгөний сонгуул болж байгаа гэж хэлж байна тийм ээ. Бүгдээр л мэдчихэж байгаа шүү. Гэтэл одоо энэ ил ярихгүй л бүгдээр ярьж байгаа шүү. Улсын хурлын 28 дугаар тойргийг сонгогч нэр дэвшигчнийг харахад бол мөнгөтэй байж болох юм бол надад бол ганц л харагдаад байна. Ганц л хүн харагдаад байна мөнгөтэй байж болох. Бусдуудыг харахад бол одоо Отхон Баатаргойг тэр Отхон Баатарыг тэр одоо тэр Үнэн ба Зөв намын Арчилсан намын Батбуулгойг тэр таныг тэргээ бусад одоо ингээд хүмүүсийг харахаар Батяалтыг тэргээ харахаар шууд одоо тэр согн хайрхны 2-300 мянган хүмүүст тэр 20 30 40 50 60 100 мянган төгрөгийн нөгөө саналын авч хэмжээний мөнгөтэй миний бол харагдахгүй байгаа. Тэгэхээр та тэр мөнгөний сонгуульд хэнийг харж байна тэгвэл? Одоо тэр нуулгал хэлээ л та төгтөл. Тэг хэл. Надыг шахаж янз бүрийн яриуж болно. Чи өөрөө бас бодсон юм хэлэх хэрэгтэй ш. Магадгүй би Батшугрыг бол мөнгөтэй гэж бодож байгаа. Тийм учраас та саяны тэр мөнгөтэй мөнгөний сонгуул гэдэг тэр хүнд хандаж хэлж яах гэж би ойлгосон. Өө ерөөсөө энэ сүүлийн олон жилийн сонгуулийг мэднэ ш. Би энэ 2000 оны биш 96 оны сонгуулийг л одоо энэ чинь. Нойлбидж баяр 2 номын дээр багт 1 сая төгрөг 1 сая 500 амлснаас эхэлсэн гэж боддог. Улаан цайм зар хуулиндаа 20-тэй. Улаан цайм зарлал ихсэн шүү дээ. Одоо явсаар гад юу гэж юм болж байна. Монгол мөнгөтэй хүн гэвэл одоо ерөөс тамтаггүй мөнгөтэй хүн байж та бид бүгдээрээ мэдж шүү дээ. Одоо Батулдгаа сүүлийн 2 жил шахунд ярьлаа. Дэлхийгээр нэг ярьж эхэлж байна. Үнэхээр том мөнгөтэй. Борооголдын 60 тонн алтыг одоо яасан гэж хүн бодох. Эрдэнэт мөнгийг яасан гэж бодох. Тэр нотлохыг гадныхан гаргаа тавьчихж шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэр намдаа бүгдийн цаана суугаад зангидал явж шүү дээ. Гэхдээ энэтэй бид эвлээ явж байгаа мөртлөө одоо тэгээ юу гэж ярих вэ гэж юу гэж ойлгох вэ гэдэг юм харна шүү дээ. Энээсээ салж чадахгүй л байна шүү дээ энэ усудаас. Тэгтэл Монголыг нэг тойргийг битгий хэл одоо Монголыг тийчгээр хөдөлтөд авчих, сонгуулиар нь авчих тийм өчнөө хүнтэй болцсон байна шүү дээ. Энэ чинь Монголын ард нь шодрог усыг одоо булшлах одоо тийм байж ойлгуулж шүү дээ. Хүн итгэхээ байж шүү дээ. Нэмэргүй.
Зарим нэг нь ч яг тараасан мөнгөний амьдралд нь орж байгаа нь үнэн. Ер нь одоо би бас нэг бас одоо ярьж ясан санаж байна. Сонгуульд өгөхөр нэг цаг цагаар дээрүүд ярьдаг байсан да. Хүмүүс цаг цагаар цагаан сараар нэг садна гэдэг шиг сонгуульд өгөхөр юм хардаг юм шиг ийм нийгэмд одоо шүрдийн юм шиг болцсон байж болохгүй шүү дээ. Энэ бол ард түмнээ сонгогчдод гутааж аваад оруулдаг хэрэг шүү дээ. А үнэн хэрэг дээр тараасан мөнгөнд амьд нь орж шүү дээ. Тэгээ энэ ч одоо бид ардчсан орон гэж хэлж болох уу? Болохгүй шүү дээ. Энэс л хэлэх хэрэгтэй би бодож байгаа байхгүй. Тэгээ одоо би бас нэг ярьдаг юм байгаа хаа. Яаж игээд мөнгөтэй болсон төрийн эрх мэдэл үүсдэг. Төрд хоосон сохоо шуужгаад хахуул аваад баяждаг гэдэг ийм юм Монголд шүү дээ. Тэгээ бид 30 жил яваад өвдөн энэ болох уу тэгээ. За тэгэхээр та ямар ч л байсан ингэж тэмцэж чаад сонгогдчлаа гэж бодож үзье тийм ээ. Тэр тохиолдолд одоо ингээд ганц судалтай бас одоо дэлхийн монголчуудын намынхын зүгээс одоо юу хийж чадна гэж, юу өөрчилж чадна гэж. Одоо энэ 65 эсрэг одоо 63 эсрэг одоо яаж хөдөлж чадах юм? Гэхдээ 65 болооч одоо ингээд дайсан би ганцаараа юм уу хэн нэг нь ороод ингээд байлдах гэж байгаа юм шиг ингэж бодож болохгүй л дээ. Адилхан л одоо төрийн ард түмнээс сонгогдсон төрийн төлөө явах хэрэгтэй өөрөختөө хуулийн дагуу явах хэрэгтэй улсууд эднээсийн буруу хазгаа биш гэсэн бүх бодлогыг илчлэхийн төлөө нэгдүгээр явах хэрэгтэй. Хоёрдугаар ерөөсөө 30 жилийн дараа одоо харах юм бол манай улс төрийн тогтолцоо ер нь нийгмийн өөр оршин тогтнох суур гажидсан байгаа байхгүй. Тэгээ та бүхний батсан үгсээ за би харин хэлэх гэж байна. 1990 онд Монголын ардын хуучин тогтолцоогоо нураагаад анхны ардчилсан сонгуул явуулсан. Одоо миний мэдхэд ухаан түүхэндээ анх удаа өгөөд эцсийн удаа болсон мөнгөний бос сонгуул тэр байсан гэж би одоо хэлмээр байна. Үнэхээр жинхэнэ ардчилсан сонгуул жинхэнэ одоо ёстой байгаагаар л одоо хүмүүс үзэжсэн тийм сонгуул би анх удаа сонгож ирсэн. Сүүлийн сонгуул дандаа одоо ингээл одоо бизнес тэлээд ингээ явах дээр зэрэг нэг хүнд ахуулах мөнгөтэй болж өөртөө ийм л юм цаашаа гүн зэрэг одоо ийм байдалд орлоо шүү дээ. Тэгээ эцсийн утгаараа 30 жил бидний юу болсон гэхээр зэрэг мөнгө шүтдэг нэмлэл орчлоо шүү дээ. Бүх амьдрал имийг мөнгөөр шийдэж болно гэдэг ийм амьсгалтай юм бол. Энэ бол одоо хүндрэлхийн төхөнд олон зуун жил болсон бидний яаж капиталист нийгэм шүү дээ. Бүр зэрлэг капиталист нийгэм дээр байгууллаа шүү. Би өнөөдөр нэг одоо бодолтой санал нийлэхгүй байгаа. Бид одоо Монгол ардчилсан нийгэмээ гэж ардчилсан гэж. Өнгөн талаа харахад яг тийм. Монгол ухаан парламенттай сонгуул яваад байгаа юм шиг тийм үү? Хэвлэл мэдээлэлтэй гэдэг ингээд ярьдаг. Энэ бүхэн яг ингээд үзэх юм бол өнөөдөр цөмөөрөө мөнгөний хүүдий болсон байна шүү дээ. Арчлын тухай ярих ямар ч боломж байхгүй. Шодрогсны тухай ярих ямар ч боломжгүй ийм орчин бидэнд байгаа байхгүй юу? Элен далангууд ярил хинч тэгэн шүү дээ. Ярихгүй л юм байгаа болохоос. Би одоо хэлийн ухаан 30 жилийн хугацаанд улс төрийн хоёр том бүлэглэл бидний чирч явлаа. Дандангаар авч ирсэн, чирч явсан, хамтарч явсан. Үндсэндээ адилхан болсон байхгүй юу? Тэгвэл сүүлийн 3 сонгуульд дараалан Монголын сонгогчд үндсэндээ ардчилсан нам гэдэг энэ бүлэглэлээс нуруугаан бурууллаа шүү дээ. Энэ хэний буруу юм? Өөрсдийнх нь лидерүүдийн буруу шүү дээ. Лидерийн буруу юм, өөрсдийнх нь буруу юм уу? Буруу чинь хэний буруу? Хэний буруу? Би өөр санал ууж гаргасан шүү дээ. Тэд нар ч өөрсдөө ингээд шууд хүрэхэнд гарчааг үзтээ. Аагүй бас тийм биш. Би миний түрүү чи хэлж байгаа тэр ард түмэн итгэхээ байж нэгдүгээр. Дэшээ гараад хуурч гараад дээрээ идгээд мэдэж шүү дээ. Тэг мэдж байгаа мөртлөөр саналаа өгөл гаргасан шүү дээ. Тэр чинь тэгэл одоо хүн хэлж би тэр үйлээ шүү дээ. Мөнгө тарааж байна. Амьдрал нь ядуу болгож байна. Нэг хэсэг нь юм бас. Нэг хэсэг нь түрүү чи хэлэхээр одоо тасархаа мөнгөтэй байна шүү дээ. Би бол одоо бизнес хийгээд ашиг олохын төлөө явах нь ерөөсөө буруутгах юм байна. Харин тийх ёстой Монголын их. А төрд бол тийм байх хэрэгтэй нүгэлж хэвлэх хэрэгтэй. Төр бизнес хоёрын том ялгаа байгаа. Төрд одоохон бизнес бол овсгоо хэрэгтэй л байдаг. Тийм ээ? А төрд бол овсгоо хэрэг байхгүй. Зарчим байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй л болдог. Эрхэм мэдл мөнгө хоёр холилдохоор ямар болдгийг бид нь одоо харуулж шít. Би энийг бас олон жил ярьж байгаа. Би энэ хэдийн салах хэрэгтэй гэж ярьдаг байхгүй. Энэ суур юм гэж би ярих гэдэг тэр. Өнөөдөр хүртэл хэрэгжихгүй байгаа. Эрх зүйн орчин шаардж байгаа нэг юм бол эрхэм мэдл мөнгө хоёрыг салах хэрэгтэй. Бизнесийн одоо төрийн эрх мэдэл төрөхөөр яах вэ? Бүгдээрээ мэдж байгаа бид. Тэгээ таны яриг таслаатгая. Та сая ингэж эрх мэдэл мөнгө хоёр салах ёстой гэж сая ярьлаа. Гэхдээ та 12-аас 16 онд одоо улсын хурлын дэд дараагаар ажиллаж байгаа хугацаанд яг энэ салах оролдлогыг ч юм уу санаасах юм гаргасан уу?
Энэ чинь өөрөөсөө мөрдөх хууль байгаа шүү дээ. Хуулиа нолмод мөрдөхгүй байгаад л байгаа. Зөв зөв. Хууль нь бол байж Хууль буцсны ерөөсөө биш. Хуулиа мөрдөхгүй золон байна шүү дээ. Энэ чинь хэн нэг нь шаардах одоо хэлэх ёстой байгаа гэдэг. Тэгээ төрийн төлөвөөс бүлэглэлийн төлөө явдсан нь одоо хүртэл хэвээрээ байж шүү дээ. Талигаа зэргийн ярьдаг одоо олон юмны нэг бол энэ байсан. Одоо харьцсан гэж өөрөө ярьж байгаа тэр нам бүлэглийнхэн бүгд мэдж байгаа. Чихэнд сонсогч байгаа болов гэж. Их мэдлийн одоо их ашигын зинда гэж ярьдаг байсан. тэгдэг ярьжсэн тий. Тэгээ хинэн сахиж байгаа одоо. Тэгээ энэ бол суур юмны нэг л дээ. Манай нийгэм оршин тогтнож байгаа юм. Хууль дэдлэх сах гэдэг юм чинь одоо ер нь жирийн хүнд хууль их хатуу шүү дээ. Бүгд мэдж Тийм байгаа. мэднэ. Зөрчлийн хуулиар одоо ярьдаг байсан дуус. Эрх мэдлийн томорхоор хуулинд хамаагүй болж болохгүй. Яг тэгээд байгаа учраас бид тэнд хязгаар хазаар хэрэгтэй гэдэг. За ойлголоо. За ингээ үзэгчтэй лайв телевизээс бэлтгэн хүргэдэг лайв ток нэвтрүүлэг өнөөдрийн дугаарт улсын хурлын 28 дугаар одоо нөхөн сонгуульд нэр дэвшигч. За тэгээ бас өмнө нь бас хууль зүйн сайдаараа улсын хурлын гишүүнээр, засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан логийн цаг оролцлоо. Бидний урилгыг хүлээж авч бидэнтэй яриа өрнөөсөн танд маш их баярлалаа. За яриулсан боломж олгосонд баярлалаа.